Хаяа чи яасан сайхан цав. Өөр ясны ус гарчихлаа. Гүн миний өвгөн нас яваад цайл гэд байдаг болжээ. Гү залуутай ажилтаа гэдэл хоосон шахуу гараад явчихдаг байж үлээ. Тэр ч тийм шүү. Гэхдээ одоо ч удахгүй тэтгэврс гарлаа дөө. Үгүй хөгшүүн. Тэтгэр гиснээс ажилгүй болохоос өмнө ганц хүүгийнхэн хөөцөлтөд байгаа жолооны курсын зөвшөөрлийг бүтээгээд өгөөч. Тэр талаар ажил гэж явсараад бүр мартчихжээ. Уг нь заавал надаар хөдөлгөлөд явах шаардлагагүй шүү дээ. Өөрөө бичиг баримтаа хөдөлтөл жолооны курс хариуцсныг нэгжийн даргатай уулзах болох юм байна шүү дээ. Үгүй. Өөрөө яваад хэлбэрхаан бүтчихдэг бол би ч явсан яах вэ? Танил тал инээ тэрэл гэхгүй юм бол мүд бүтэхгүй юм байна шүү дээ. Тийм болохоор л чамаа гэж байна. Юун төлөө дүүргийн замын цагтаагийн хилцээний дасгийн дарга үлээд. Үгүй нэрэж тийм байхад за би л явъя дөө ер нь. За. Таны материалыг бүртгээд авчихлаа. Хэд хоногоос хариу өгнө. За баярлалаа. Ахандаг хариуг нь хүлээгээл байж бай. За ээддээ хичээгээрээ те. Наад зөвшөөрлийг чинь яаралтай бүтээгээд өгөхгүй бол манай хөгшний сэлэм гэлс. Миний толгой бөндө сэтгэл юм болох гээд байна шүү те. За та санаа зовлтгүй. Энэ үйлдэл нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14-ийн 2-т заасан албан тушаалтан албан үүрэгтэй шууд ба шууд бусаар холбогдох эргэн аж ахуйн нэгж байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил бол ард олны ашиг өндөр уултай адилаа. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, Америк нэгдсэн улсын Азийн сангийн санхүүжилтээр Global International төв төрийн бус байгууллагт үтэв.